эхэлсэн уран сайхны кино өнөөдөр олонний хүртэл боллоо. Бууны сумыг буцааж болдоггүй нэртэй уран сайхны киног бүтээхэд 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг жил гаруй хугацаанд ажилласан. Киноны нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд үргэлж үг хэлэхдээ Дандрабаатарын эх орноо гэсэн чин хүсэл эр зориг нь олон хүнд үлгэр дуурайл болсон гэдгийг онцолсон юм. Ямар ч үед эх орон хамгийн үнэтэй нь үүнийг Дандрбаатарын үйл хэрэг бидэнд тодорхой харуулдаг. Бидний өвгдөөдс амь насаараа дэнчин тавьж байж энэ эрхчлөө эх орныг авч үлдсэн юм а. Үүнийг бид хизээрч мартаж болохгүй гэдгийг Монгол Улсын ерөнхий сайд хэлж байна. Тэр Голбаатарын дүр шиг өөрийгөө амьлуулж ирсэн юм хүмүүс шүү дээ. Хөөхд байхдаа бид нар бол Дандрбаатар гэж тоглодог байлаа. Дандрбаатар шиг баатар болох юмсан гэж хүсдэг байлаа. Дандрбаатар шиг эх орныхоо төлөө толдох юмсан гэж мөрөөддөг байлаа. Энийг бидний үеийн хөл хүүхдүүд мөрөөдөж энэ хүний алдар цуугаар үлгэр дуурайл хийж сэтгэл дотроо амьлуулж оюун ухаандаа бодож бие сэтгэлээрээ бас хөвгөж гисэн тэр дүрийг үзүүлж ирсэн түүхтэй. Тэр учраас Дандрбаатарын энэ түүх бол ард түмнийхээ зүрх сэтгэхэд байн хоногшин үлдсэн ийм сайхан дүрээ. Тэрээр мөн засгийн газрын зүгээс кино урлагт ихээхэн анхаарч байгааг хэлээд кино уран бүтээлч нарт зориулсан тусгай сан нээж 10 тэрбум төгрөг төсвөлсөн ард түмнийг соёнгоор эрхлэхэд кино урлагийн оролцоо чухал гэдгийг онцолж байлаа. Алхгуулын байлдааны ялалтын түүхэд 80 жил энэ жил тохиосон энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан Дандрбаатарын бодит амьдралаас сэдвжилж уран сайхны киног бүтээжээ. 30 хүрээгүй идэр залуухан байхдаа л догмол ах минь аавын чинь тухай кино бичнэ гэж хэлдэг байсан. Тэр үед нь бол би одоо их баярлж байсан. Өнөөдөр харин киноныст болж байгаа бүр их баярлж энэ киноны нийт уран бүтээлчдэд өөрийнхөө ах дүү нар төрөлсдөд одоо нэрийн өмнөөс одоо баяр хүргье. Буун сумыг буцааж болдгоо киноны зохиолыг соёлын гавь цэцгэлтэн Балжрын тогмод өчиж кино найруулагч Солонго Дэлгэр баяр нар найруулсан байна.